Улсын нэгдсэн төсөв тэгээд энэ 2025 оны төсвийн гүйцэтгэл тэгээд санхүүгийн тайлан ярьж байгаа энэ асуудал бол үнэхээр одоо бас том асуудал л да. Тэгээд хүн сүдээчүүн яам ер нь одоо сайд төрийн нарийн бичгийн дарга нь байд юм уу? Болорч болон гээд ганц газрын дарга л өдөр болгон энэгээр л байнга хурал олон дээр сууж хариулт өгдөг. За аудит болон төсвийн доктортой байдлын зөвлөлийг би сая одоо шүмжилж байгаа нь бол зүгээр нэг тэгж хэлж байгаа ч үгүй шил дээ. Ер нь 2024 онд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс гаргаж өгсөн зөвлөмж буюу дүгнэлт. За тэнд бас аудит дүн шинжилгээ хийж аудитын төрийн аудитээс оруулж ижсэн 2024 оныхтай харьцуулахад одоо оруулж ирж байгаа материал нь ерөнхийлсөн тийм дүгнэлтэл оруулж ирж байгаа. Зөндөө уншлаа. Энэ олон